За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар бол боловсролын зээлийн сангийн хамралтыг авч хэлэлцээд тэгээд зээлийн сангийн хамралт одоо хангалтгүй байгаа учраас оюутны хөгжлийн зээл олгох болцоо нөхцөл хамрах хүрээгийг нөхцөлийг хөнгөлж хамрах хүрээгийг өргөжүүлэх арга хэмжээ авлаа. Энэ оюутны хөгжлийн зээлийн журам гэж өнгөрсөн онд батлагдсан журам байдаг. Тэр журам дээр заасан нөхцлүүдийг өөрчлөлөө. Жишээл зөвхөн бакалаврын өдрийн ангид энэ зээлийг авдаг байсан бол одоо бакалаврын орон анги, магистр, докторийн ангийнхан энэ зээлийг авах болцоо бүрдүүлж байна. За хүү бууруулах болон богино хугацааны зээлийг бол бүх төвшөнд суралцж байгаа оюутнуудад олгохоор за урт хугацааны зээлийг бол зөвхөн бакалаврын төвшөнд суралцж байгаа оюутнуудад олгохоор ингэж зааж өгч байна. За оюутнуудад нэг том хүндрэл чирэгдэл учруулад идэг байсан юм бол оршин суух харьяаллынхаа банкар дамжиж зээл авдаг байсан. Одоо бол энэ харьяал харгалзахгүйгээр зээлийг олгохоор болж байгаа. Тэгэхээр зэрэг Улаанбаатар хотод сурж байгаа оюутнууд зээл авах гээд нутаг руугаа буцаад тэнд банкнд юмаа бүрдүүлж ингэж авдаг байсныг хөнгөвчилж өгч байгаа. За өмнөх журмаар бол зээлийн хамтран зээлдэгч нь бол зөвхөн гэр бүлийн одоо төрсэн гишүүд гэж заасан байсан. Энэ журмыг өөрчлөөд одоо зээлийн эрсдлийг хариуцахаа илэрхийлсэн Монгол улсын иргэн л одоо энэ хамтран зээлдэгчээр орж болно гэж ингэж зааж өгсөн. За 18 нас хүрээгүй оюутнууд юм бол нөгөө батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болохоор зааж өгсөн. Тэгэхгүй бол насан туршаагүй учраас батлан даагч нь үндсэн зээлдэгч болж чаддгүй. Насан туршаагүй иргэн маань өөрөө бас үндсэн зээлдэгч болж өгөхгүй. Энээсээ болоод авч болдоггүй байсан. За малчин эцэг эхийн хүүхдүүд бол нөгөө өрхийн орлогоос нь хамаарат нөгөө сар бүр ингэ зээл төлөхөөр хүндрэл учраад идэг. Малчтын орлого бол улирлын чанартай орж ирж байгаа шүү дээ. Тийм учраас малчин өрхийн одоо өрхөө суралцж байгаа оюутнуудын зээлийг бол малчтын зээлтэй адилхан төлбөрийн нөхцөлийн гэж өөрчилсөн. За мөн энэ зээл авахын тулд 7 төрлийн бичиг баримт одоо бүрдүүлж нотариатаар баталгаажуулж энэ зээлийн материалыг бүрдүүлдэг байсан. Одоо бол энэ эдгээр мэдээллүүдийг шууд цахим хэлбэрээр банкны шалгаад байх болцоог нэгээд өгсөн. Тэгэхээр зэрэг одоо хүндрэл чирэгдэл нь бол байх болж байгаа. Энэгээр бол одоо энэ бидний судалгаагаар бол энэ нөхцлөөр бол 41 мянган оюутан хамрагдах ийм болцоотой болж байгаа.